Баянгол дүүргийн 8 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 8 дугаар хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна. Авто зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км авто замыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 8 дугаар хороонд дүүхэ төвөөс Дэлв хотогт Жамсран Жавын гудамж хүртэлх авто зам засварын шинжилгээний ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэв. Мөн хорон доторх 400 м авто замын нөхөөс Автолаза 2 засварын газрын баруун тал, 25-ын 1, 2, 3 дугаар байрны зүүн тал, Чингүн Жавын гудамжнаас ордог хэсэгт тус замын игнээ тусгаарлах хашаа хайсыг суйрлууллаа. Фасад дулаалга. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 8 хорооны 13 байрны фасад дулаалгын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 8 дугаар хороонд 11-р байрны фасад дулаалгын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Тогтчлт ногоон байгууламж. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилт тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 8 дугаар хороонд хөгжил хотгоны хой талд краш буулгасан талбайд тогтчлтын ажлыг хийлээ. Мөн тус хорооны хэмжээнд нийт 3 байршилт 30 ширхэг гацуур тарснаас гадна 583 м2 талбайд зүлэгжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэв. Түүнчлэн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 8 дугаар хороонд 10 дугаар байрны урд гараж буулгасан талбайн догжил 518 м талбайд авто зогсоол байгууллаа. Мөн 11 дугаар байрны хойно 272 м2 зогсоолын талбай 32.5 м шатыг тогтжууллаа. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг засварлан шинжилсэн. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 8 дугаар хороонд 31-р байрны дээвэр засвар, 9-Б байрны дээвэр засварыг хийж гүйцэтгэлээ. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 8 дугаар хороонд 93 дугаар цэцэрлэгийн дээвэр засвар, 93 дугаар цэцэрлэгийн цахилгааны засварыг он дамжин хийж гүйцэтгэв. Эрдмийн ундраа цогцлбор 77 дугаар сургуулийн цахилгааны засвар гадна талын зураг төсвийг хийж гүйцэтгэлээ. Эрүүл мэнд. Дүүргийн иргэдэд хүргэх эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Эмүүжин Сүрьегийн эмнэлгийн барилгын их засварын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.